За нэг эрдэнэчийн лав хүчээр гэдэг. За циркийн уран уралтын цэрэг мэрэгчлээ. За тэгээд Агро Монгол циркийн жүжигчин хүмүүсхэн болгож байна. Баярт мэдээ чинь нэлээд төгчиж явсан шүү дээ. Нэлээд төгчиж явсан. Нэтэр 2 дугаарт за олон хүн сонгогдсон, олон хүнээс шалгаруулалт авна. Тэгжиж орно гэж тэгжсэн. Тэгтээ яг тэгсэн чинь цаанаа миний нэг хүний нэг итгэл бол за би энд орох юм нэг итгэцсэн юм. Яг нөгөө айхтар хуваарийн дунд байсан. Энэ тоглолтын тэмцээн энэний голд нөгөө физикал 100-ын юу байсан. Тэгээд би нэг Парис нэг 20 хоног л бэлдсэн баг. Яг одоо үнэндээ шадар хэлгээд 20 хоногийн дотор миний над чиг унтал жин нэмэх болцоо баг. Тэгээд жин нэмэхтэрч тамирчин үний бүх юм өөр болчихдээ шүү дээ. Хурд багсаад тийм ээ. Ачаал авах чадвар мотор бүх юм өөрчлөөдөө зүгээр илүү жоохон карта дээр яж жоохон ажиллая гэж бодоод фитнест бол нэлээ ихгүйсэн, төрсөн, татсан дөрөв мөчөө ер нь гол нь зэрэг ажиллах юм тийсэн тийм бэлтгэлтэй. За би яг одоо нөгөө багтаа би чинь бас нэг арай ахмад нь болчихсон шүү дээ. Тэгээ би бүгд нь хэлж байгаа байхгүй юу. За манайха монголчууд ганцхан нэг л юм бидэрт аягүй чухал зүйлүүдийг хариуцлага. Гадаа харалтаа австралиуд гадаа гүйч штэ. Жим рүү харалтаа японочууд багаараа бэлтгэл гэж штэ. Би ч тэнд чинь твдэд байгаа байхгүй ингээд тий. Тэгээ ганцаараа юу ч хийж чадахгүй штэ багаараа. Яг уурайлаад бид ингээ тгийгээд юм хийж исэн. А тэр болгоно манайхан бас үгүйгээгүй бас нэг жүгж гэж байгаа ч гэсэн очицсан ингээ хийждэг тийм ээ. Тэгээд одоо эмхтэй гихгүй маш их хүч төвчээрээ гаргасан манай Азия байж манай хандаа байж байгаа. Бүгдээрээ миний бодлоор энэ багийн эв болоод баланс нь болоод явсан. Яг эдис нь болоод. Би одоо бүх гişүүдийг энэ хүн байхгүй болсон бол бид нар ингэж доголдох байсан даа гэж би боддог байхгүй. Тэр олон даалгаварч хүн болгоны потенциалыг шалгацсан байхгүй. Шинэ одоо тэр нэг дээврээр агаараар явах төр чинь лавг очир энэ потенциалыг шалгаад одоо тийм ээ бүх харьцуудыг нөгөө багаас хамгийн дөрөнд ингээд дуусгацсан баг чинь. Тийм миний давуу талч. Тэр нэг Олстой юу барьдаг тэр инх хөргөл манай хандаа Азия 2 байж тийм эмхтэй эрэгтэй 2 үрж идэ те. Би шат болгон дээр бүгд дотор бүгд нь баярлсан. Тэгэл Азиаста нийт байгаа квали тийм ээ. Орхон баярыг чи өстой ийм гээл те. Би бол одоо хандаа байхгүйгээр ч хийд юм уу. Инх хөргөл байхгүйгээр ч тийм багийг төсөөлөхгүй байна те. Агаарын тээвэр голдууд дандаа том хайрцаг нэг 80 хилийн жилүүдэд ойролцоогоор 70 60 жилүү тийм хилийн том хайрцагнуудыг агаараар өөртөө амтсан хүсэн баг. Тэгээ тэр даалгавар дээр бол миний яг нэг урлаг циркийн урлагт ажиллаж ирсний бас нэг давуу тал гарсан баг гэж чинь агаарт өөртөө хайрцах хандлага та эв дүү гэдэг талаасаа дагаар магаар шаардсан зүйлүүд бол над даваа тал байгаа мэн бус тамирчдаас те өөрийнхөө хөнгөн уян хатан зүйл ашиглах болцоод байна. А нөгөөтэйгүр яг ийм зүйлд бас жин мас гэдэг их чухал юм байна гэдгийг бас ойлгож авсан. Дандаа нөгөө өөрхөн жинг барьж дандаа л 65 66 кг-ыг бол сүүлийн 10 20 жил барьж амьдралаа шүү дээ тий. Тэгэхээр энэс хөдөлж үзээгүй хүн чинь өөрөөсөө 30 40 илүү улсуудтай. Тэгээд тэр тэмцээний хамгийн хүнд жинтэй хүн 197 кг билүү 187 кг жинтэй Австрали залуу байсан шүү дээ. Тэсээ хамгийн хөнгөн бий бол дараад байгаа байхгүй. Яг л аль нь л байсан. Тий. Дотоочин байсан тий. Нэг чадах олон ч зүйл байсан. Сэтгэл зүйн хувьд одоо зарим зүйл дээр илүү би илүү хүчтэй байх хэрэгтэй юм. Илүү зарим зүйлдээ харизматай байх хэрэгтэй юм. Тэ дотоод илэрж байгаа, шатж байгаа зүйлийг гаргаж явах хэрэгтэй. Энэ зүйлээрээ багийнхнаа хурцлж явах хэрэгтэй юм. Эсрэг багийнхнаа шатааж явах хэрэгтэй юм ч тийм үү. Энд чинь эргээд харахад шоу тэ бидний дүр төрх одоо бидний манлайлалч гэдэм үү те сүр хүч бүх юм харагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр монголчууд хэрэг ингээл хүн зөгнөлтсөн шиг ингээ байж болохгүй бид нар ч гэсэн өөрсдийнхөө харизмаг харуулж явах хэрэгтэй. Бидний дотор ямар ирэмгийн монгол хүний тэр хэмэр нуугдчдгийг харуулж явах хэрэгтэй гэж би бодож тээ. Шат тулган дээр бид нар тэрээс үнэхээр омогшил төрсөө. Үнэхээр туга хараад тийм ээ огших сэтгэл байнга төрдөг байсан. Туга үлдчихэж байгааг нь хараад шат тулган дээр нэг туг ингээд гэрэл унтраал үнэхээр омогшсон. Үнэхээр баярлсан. Монгол хүний сүр жавхлан монгол хүний бие физиолог ямар хоол явах болцоотой вэ? Дээрэс нь бусад баг хамт бол яг үүндээ бол юм хүмүүс харагдсан шүү дээ. Би юм хилэмжээр бол Монголыг бол босч исэн.